За Монгол улс 1992 онд анхны ардчилсан үндсэн хуулиа баталсан байдаг. За түүнээс хойш өнөөдөр 24 жилийн хугацаа өнгөрсөн байна. За жил бүрийн 1-р сарын 13-ны өдрийг бол үндсэн хууль баталсан өдөр гэж одоо тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. За энэ жилийн хувьд энэ өдөр тохиож байгаатай холбогдуулан бид улсын хурлын гишүүн Лүндэ Жанцантай энэ удаа ярилцж байна. За Лүндэ Жанцан гишүүний хувьд бол одоо 1992 онд анхны ардчилсан үндсэн хуулийг батлахад за эхийг нь барилдсан одоо цөөхөн хүмүүсийн нэг. Тэгэхээр ер нь өнөөдөр энэ үндсэн хууль маань түүхэн үүргээ гүйцэтгэж чадаж байна уу? За тухайн үед одоо үндсэн хуулийг баталснаас хойш нийгэм цаг үе хэрхэн өөрчлөгдсөн гэдэг энэ асуудлуудаар ярилцах болно. За энэ өдрийн мэндийг үзэгч түмэндээ өргөн дэвшүүлье. Одоогоос 24 жилийн өмнө буюу 1992 оны шинэ оны тэр ихэнх өдрүүд маш халуун уур амьсгалтай хэдийгээр гадаа дүн хүйтэнч дотроо бол их хурлын танхим, ардын их хурлын танхим бол маш халуун уур амьсгалтай байсныг тодхон санаж байна. Тэгэхээр үндсэн хуулийн нэг өдөр үндсэн хууль батлагдчихаагүй. 1987-8 онд л одоо энэ 1960 оны үндсэн хуулийг өөрчлөн шинжлэх тухай яригдж Ж Бодмонх дараагаар толгойлуулсан үндсэн хуулийн комисс улс төрийн товчоогоор орж гарсан байдаг. Тэгээд нарийн бичгийн дараагаар нь манай Чимэд багш ажилласан байдаг. Ингээд тэр үедээ бол одоо тэр социалист нийгмийнхээ тэр хүрээнд өөрчлөн байгуулалтын уур амьсгал ороод ирсэн энэ үед өөрчлөлтийг хийх комисс ажил хийсэн байдаг. Тэгээд 1989-90 оны энэ өөрчлөлт шинжилтийн давалгаа маш хүчтэй өрнөж 1990 оны ихээр Монголд олон намын тогтолцоо бүрэлдэн бий болсон. Ингээд 60 оны үндсэн хуульд байсан Монгол Ардын хувьсгалт нам бол нийгэм төрийг удирдан чиглүүлэх хүч мөн гэсэн заалтыг үндсэн хуулиас хасахаас эхэлсэн. Улс төрийн намын тухай хууль батлагдсан. Ингээд 1990 оны 4-р сард улс төрийн намуудын зөвшөлтслөөр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуулийг одоо хэлэлцэж батлах асуудал яригдсан. За энэ хууль бол одоо 1992 оны үндсэн хуульд бол их тулгуур ач холбогдолтой түүхэн баримтчиг болж төрийн түүхэнд орсон байна. Өөрөөр хэлбэл Монгол улс бүгд найрамдах Монгол ард улс нэр хэвээрээ байсан ерөнхийлөгчийн институт анх удаага бий болсон. Мөн түүнчлэн парламент нь ардын их хурл буюу дээд танхим, төлөөлөгчдийн танхим, улсын баг хурл байнгын ажиллагаатай хууль тогтоох дээд байгууллагатай болсон. Ингээд 1990 оны 9 сарын 13-ны өдөр улсын баг хурл ардын хурлаасаа байгуулагдсан. Ардын хурлын 430 тойрогт анхны чөлөөт арчсан сонгуул явагдсан. Ганцхан тойрогт одоо эрдэнэ хүрээгүй болоогүй. Аль нэр дэвшигчтэн 50-аас дээш хувийн санал авч чадаагүй учраас. За ингээд 429 депутаттай ардын хурл байгуулагдаад түүнээс 53 гишүүнтэй улсын баг хурл байгуулагдаж ажилласан. За энэ улсын баг хурл байгуулагдаад хамгийн том зорилго нь бол Монгол улсын шинэ үндсэн хуулийг боловсруулах асуудал байсан. Ингээд ерөнхийлөгч Бунсалмаагийн очир утаар толгойлуулсан улс төрийн намын удирдлагууд оролцсон үндсэн хуулийн комисс ажилд орсон. За ингээд одоо дараагаар нь анхны одоо төслүүд гарч ирсэн. Төслийн драфт гэж ярьдаг ноорог. За мөн одоо тухайн үед одоо бидний хэсэг хуульчид Чэнхбаатар, Б Мандах хуулийг Жээлбэг сайхан гэдэг би одоо өөрийнхөө шавь нар найз нартай хамт Монгол улсын тулгуур цааз гэдэг бас хуулийн төсөл боловсруулж ирсэн, Баабрын төсөл ирсэн, Ногоон намын төсөл ирсэн. Ингээд олон төслүүд яригдаад тэгээд одоо анхны одоо комиссаас анхны төслийг улсын баг хуралд оруулсан. Улсын баг хурал үндсэн хуулийн төслийг хэлэлцээд энийг ерөөсөө ард түмний одоо хэлэлцүүлэхт оруулахын зүйтэй гэж үзсэн. Тэгээд эхлээд бас депутатуудаар ардын хурлын депутатууд сум орнуудын удирдлагуудыг цуглуулж бүсчилж хийсэн. Дараагаар нь бол хөдөлмөрийн хамт олон байгууллагууд хороо хорины хурлуудаар ингэж хэлэлцүүлэг явуулаад ингээд манай ард түмэн бол одоо давхарцсан тоогоор бол одоо 900 гаруй мянган хүн оролцсон санал онолоо хэлсэн ийм одоо өргөн хэлэлцүүлэг явагдаж энэ дүнг улсын баг хурал дээр нэгтгэсэн. Тэгээд хамгийн сүүлд нь бол 1991 онд одоо намар улсын баг хурлаар эцэслийг хэлэлцээд тэгээд одоо ардын хуралд өргөн барьсан. Ардын хурал 1900
1991 оны 11-р сарын 10-аас эхэлж хуралдаад ингээд нийтдээ бол 76 хоног хуралдсан, түүний 68 хоногийн үндсэн хуулийг хэлцэх зориулсан. Тэгээд хамгийн наацах нь л одоо улсынхаа нэрийг яа тогтох вэ? Монгол улс гэхүү, бүгд найрамдах Монгол улс гэхүү, Монгол ард улс гэхүү гэх мэтлэн гээ. За хуулийнхаа нэрийг яаж тогтох вэ гэдэг их цааз гэдэг нэртэйгээр хэлцэгдсэн, маш их шүүмжил хүлээсэн. Миний хувьд бол тэр цааз гэдэг нэрийг бол би жишээ нь оруулсан л да, Монгол улс. Үнийн хэрэг дээрээ бол одоо Чимэд багш бол маш их одоо шүүмжлэл байгуулж исэн тухайн үедээ. Цааз гэдэг бол одоо цагаан цайруулах гэсэн утгатай үг. Монголоор бол хууль гэсэн үг. Хаауули гэдэг одоо манж үгнээс гаралтай гэдэг. Тэгэхээр хууль цааз гэж хоршоо үг болсон. Ийм учраас бол хамгийн том цааз, их цааз гэж нэрлэе гэж л санал гарсан л да. Тэгээ манай ардын хурлын депутатууд бол хэлцээд их маргаа өрнсөн их засгийн хууль гэж нэрлэе гэдэг нэртэй бүгд найрамдах Монгол улс гэдэг ямар ч байсан 1-р хэлцүүлгээс 2-р хэлцүүлэгт нь оруулсан. Хамгийн сүүлчийн батлагдах шатнд Чимэд багш бол Монгол улсын үндсэн хууль болгоо тэгээд яг тааруулсан. Тэгэхээр энэ бол одоо их архитекторын юм уу, Мари Мужаны юм уу, Инжаны ажил юм гэдэг нь бол харагдаж байгаа. Тэгээ би энэ үндсэн хуулийг хэлцэхэд бол манай ардын хурлын депутатууд бол Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн. Тэгэхээр үндсэн хуулийн нэг гол чанар байдаг. Хүлээн зөвшөөрөлдөх чанар гэж. Байнгын ажиллагаатай парламентод одоо 2-3 хэлэлцээд төрийн тэргүүн ерөнхийлөгч нь комиссийн толгойлоод улс төрийн намуудыг зөвшөлдсөнд оруулаад ард түмнэрийг хэлэлцүүлээд тэгээд Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдсон нэг гарааны нөхцөлтэй тэр үед цөмөрөө өмч хөрөнгө байхгүй, албан тушаалын хинээрхэл байхгүй, атаа жөтөө байхгүй, одоо том амбицууд байхгүй, Монгол орны нэгдмэл их эм нэгдлийн үзэл санаан дээр суурилсан ийм 429 хүн энийг одоо 70 шахам хоног хэлэлцээд батлна гэдэг бол олон түмэн өөрийн ирэхгүй хүлээмжшөөрөх хэмжээнд хүрч байгаамаа гэж. За мөн одоо Монгол улс парламентын засаглалтай байх уу, бүгд юуны ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдэг нь нэлээд маргаан гарсан. Тэгээ ингээд одоо яг зөвшөлдсөөнөөр ерөнхийлөгчийг ард түмнээсээ сонгоё. Энэ их хурл гэдэг байгаа төрийн эрх хүрэх дээд байгууллагт одоо хязгаар тавьдаг, хориг тавьдаг ийм одоо ард түмний юмыг ерөнхийлөгч байх ёстой гэдэг байр сууриас ард түмнэр сонгодог болсон. Ийм түүхтэй. Тэгэхээр энэ бүхэн бол энэ бол маш их бэлтгэл, хүч, чармайлт шаардагдсан ийм ажил болсон нь бол харагдаж байна. Тэгээд энэ хүлээн зөвшөөрөх чанарын хувьд бол Монгол улсын хувьд бол үндсэн хуулийг хаанаас хэн батлах уу гэдэг бол их чухал байдаг. Хэдийгээр улсын их хурл 4-3-аар батлах хэрэгтэй байдаг боловч ард түмэн оролцоод 2 шатны парламент одоо энийг дамжуулан хэлэлцэж баталж гин гэдэг бол хүлээн зөвшөөрөх чанар нь бол одоо их сайн байгаамаа. Тэр үндсэн хуулийн шалгуурууд гэдэг шинэ ухааны ойлголт байдаг л да. Тэр дотор бол жишээ нь энэ хүлээн зөвшөөрөх чанар ордог. 2-дугаарт бол улс төрийн зөрчлийг шийдвэрлэх гэж. Тэгэхээр олон ургалж үзлийн найралт ёс гэж нэг юм байх ёстой л доо. Энэ олон намын тогтолцоо бий болсон үед чинь янз бүрийн санаа оноо уралдана. Зөрчил мөргөлдөөн гарах бодит аюул байж идэг. Ийм учраас бол энийг үндсэн хуультай болж иж Монгол улс төрийн доктортой байдлыг олж авсан юм аа. Цаашдаа Монголын хөгжлийн замыг бол тодорхойлсон юм аа. Тэгээд ингээд яривал Монгол улс одоо төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс байх. Засаглалын хэлбэрийн хувьд парламентын засаглалтай, ерөнхийлөгч бүхий парламентын засаглалтай байх. Улс төрийн дэглэмийн хувьд ардчилсан улс байх. Тэгээд Монгол төрийн зорилго бол эх орондоо хүмүүнлэг иргэний ардсан нийгмийг зохицуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэдэг. Тэр үед депутатын хороо гэж ажиллаж исэн. Энийг ингээ манай гомжив дарга депутатын хороон дарга би нарийн бичгийн дарга. Чимэд багш бид хоёр ихийг баригчаар. Тэгээ Чимэд багш депутатуудын тавьсан асуултанд хариулт өгөх, тайлбар өгөх, энэ одоо оруулж байгаа зүйлээ хамгаалах. Тэгээд тэр депутатуудын гаргаад санал хураасан зүйлийг бид найруулах. Ийм л ажлыг одоо өдөр шөнөгүй хийсэн ийм маш халуун, ширүүн ур амьсгалтай ийм одоо хурал болж ясныг би тодхон санаж байна. Мэдээж одоо Монгол улс нэг нийгмээс нийгмийн тогтолцооноос нөгөө нийгмийн тогтолцоо руу шилжих тэр шилжилтээ одоо хамгийн анхныхан тэр одоо баримт бичиг энэ үндсэн хууль байснараа бас их том үйл явдал та. Гэхдээ зүгээр үндсэн хуулийг ингээд шүүмжлэгчд ярихдаа энэ үндсэн хуулийг одоо засаж өөрчлөх хэрэгтэй. Ер нь одоо гадаадын хуулийг авчраад ингээд шууд хуулбарлаад одоо Монгол улс үндсэн хуулиа гаргасан.
гэх мэтийн шүүмжүүд байдаг л да. Үнэхээр тийм зүйл байсан. Үндсэн хуулийг одоо батлахтаа мэдээж ардчлал хөгжөөд одоо олон зуун жил болсон тэр улс орнуудын үндсэн хуультай харьцуулах тийм зүйл бол байсан л байх л та. Яг тийм хулбарсан тэр зүйл байдаг. Тэгэхээр ер нь бол Монгол хөрсөн дээр буусан монголчуудын оюуны чадхад түшгэлж хийгдсэн ийм Монголын ард түмний хамтын бүтээл гэж би үздэг. Өөрөөр хэлбэл одоо бид бүхэн их сургууль багш байсан. Тэгэхэд бол хөрөнгөтэй орнуудын төрийн эрх зүй буюу үндсэн хуулийн эрх зүйг хичээл заадаг. Тэр чинь бас гадаад орнуудын жишгийг мэднэ шүү дээ. Социалист орнуудын төрийн эрх зүй гэдэг хичээлийг төмөр багш эс төмөр гэж манай одоо мундаг эрдэмтэн байсан тэр зааж байсан. Хөрөнгөтэй орнуудын төрийн эрх зүй гэдэг хичээлийг ямар санаа одоо академич зааж ялаа. Бид сүүлдээ өөрснөө заалаа. Аврим багш гээд Монгол улсын төрийн эрх гэдэг хичээлийг заадаг байсан. Ингээд эн чинь бол биднес чинь хэдийгээр одоо тухайн үед хөрөнгөний нийгэм гэж үздэг байсан ч гэсэн юмтай танилцсан ус байхгүй. Тэгэл өөрсдөө депутатуудад хүртэл анхан шатны хичээлийн зааж л хэлсэн шүү дээ. Тэгээд ингээд ирэхээр бол тэгээ бас гадна дотны тэр үед орос хэл дээр Австрийн үндсэн хууль, Францын үндсэн хууль гэдэг орон орны үндсэн хуулиуд хэвлэгдсэн. Конституцийн законодательный акт тэгээд одоо орон орноор байдаг. Ингээ биднес тэрийг үзсэн. Дээр нь бол одоо олон улсын эрдэмтдийн зөвлөгөөг сонс. Тэгээ ирээд тэр хүмүүс одоо яриад явахдаа манай чимэд багш энтертэй уулзаа явахдаа эднүүс чинь бидний бодож ирсэн шал өөр, бидний бүх мэдгийг л мэддэг улсууд байна шүү дээ. Ингээл хүний эрхийн эрхчлөө гэсэн бүлгийг бол 2 дугаар бүлэг болгож байна. Тэр бол хүний эрхийн түгээмэл тунхаглал, нийгэм эдийн засгийн тухай олон улсын пакт, улс төр эрхийн тухай пакт гэдэг. Тэгэхээр нийгэм соёлын эрхийн пактууд гэдэг яг олон улсын стандарт тэр жишгт нь бид бас авч тавьсан. Тэгээд үндсэн хуульд амьд явах эрхээр хүний амьд явах эрхээр эхэлж байгаа юм. Хоёрт нь бол ямар эрхийг оруулах вэ гэхтэл одоо биднээс бол жаахан эртцсэн байж магадгүй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг оруулсан байхгүй. Тэгэл одоо утаа үньяраас эхлээд эрүүл бохирдол тий аюулгүй орчинд амьдрах эрх бол хангагдаж өгөхгүй шүү дээ. Тэгэхээр эхлээд амьд явах эрх тэгээд хүний одоо хувийн халдшгүй дарахын эрх дараа нь тий ингээл дараалж байгаа шүү дээ. Тэгээд нийгэм эдийн засаг соёлын эрх өмчтэй байх эрх гэдгийг бол одоо томьёолж өгсөн. Тэгэхээр манай хүний эрхийн бүлэг бол ер нь гадаадаас дутах юм байхгүй. Төрийн байгуул буюу төрийн эрх мэдлийн хуваарлтыг анхудаа хийж өгсөн. Тэгээ ингэж хийж өгөхдөө одоо төрийн эрх барих дээд байгууллага, улсын их хурл төрийн эрх барих дээд байгууллагыг хийснээс болоод улсын их хурл бол бүхнийг мэдгч, бүхнийг одоо захирагч, бүхнийг дарангуйлагч, одоо бүхнийг одоо өөрсдийнхөө дураар онцгой бүрэн эрх хэлж ийн шүүмжилдэг байхгүй юу? Энэ бол төрийн эрх барих дээд байгууллага гэдэг нь бол Монгол улс бол нэг хүний дарангуйлал захиргаанд биш хамтаараа парламент ёсыг хөгжүүлнэ гэсэн гол санаагаар хийгдсэн. Одоо энийг бол хүмүүс их шүүмжилж байгаа. Гэх мэтлэнгээр ингээ яриад ивэл олон зүйл байна. Шүүх эрх мэдлийн тогтолцоог бол бүр биеийн даалгаад тэгээ үндсэн хуулийн цэц гэдэг институтыг гаргаж ирээд үндсэн хуулийн биелэлтэнд дээд хяналт тавих, үндсэн хуулийн маргааныг эцсийн шийдвэрлэх, үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөнгөд одоо баталгааг нь хийж өгсөн. Тэгээ ингээд хийж байх хооронд бол бас дотор нь жижиг сажиг зөрчлүүд бол одоо илэрч байгаа юм. Тэгээд энэ альва юм чинь угаасаа хөгжиж идэг. Нийгмээ дагаад хөгжиж идэг. Үндсэн хуулийн зохицуулалт одоо дутуугаас болоод одоогийн нөхцөл байдалд хүрсэн гэвэл үгүй. Бүх бурууг үндсэн хууль руу жих гэж орлодог. Энэнтэй бол санал нийлэх аргагүй. Үнэхээр манай үндсэн хууль бол цагийн шалгарлыг давж байгаа. Нөгөө алт хэдий удавч өнгөн одоо хувирахгүй гэдэг шиг улам тодоос тоц ялсж байгаа. Өөрчлөлт оруулах гэж чадахгүй юм чи яах юм бэ? Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль 280 жил үйлчлэлээ гэж бодоход одоо 26 7 өөрчлөлт орсон байна. Тэрний ихэнх өөрчлөлт нь бол тухайн үедээ л орсон 30 40 жил дотор. Тэгээд нийтдээ 5,000 удаа өөрчлөлт оруулах санал гарсан байдаг. Конгрессийн гишүүд одоо ерөнхий юу гэдгийг институтээс нь. Тэгэхээр улс төрчдийн нойр сэргэдэг гэж байгаа. Ингээл явж ясан улсууд ч. Тэгээ харамсалтай нь 20 хэдх удаагийн өөрчлөлт орж. За сүүлийн үед бас өөрчлөх оролдлогууд их гарч байна. Ганц нэг өөрчлөлтүүд орох ёстой. Ер нь 15-аас 20 жил болоод зохих хэмжээний өөрчлөлт орж ивэл үндсэн хуульд өөртөө сайн байдаг. Нийгмийн хөгжлийг дагаад. Бид үндсэн хуулиа үйлчлүүлэх гэж хийхдээ бүр урт удаан хугацаанд хэдэн зуун жилээр Монгол улс оршин тогтнож явах хугацаанд үйлчлэх тэр заалтууд байна.
Энэ бол Монгол улсын тусгаар тогтносон бүрэн эрх, нутаг дэвсгэрийн халдшгүй байдал, ардчийн ёс, шударга ёс, хууль дээдлэх ёс, засгийн эрх, ард түмний мэдэлд байх энэ төргээд үнэт зүйлсүүд бол ерөөсө хувиршгүй шүү дээ. Дээр нь хүний эрхийн одоо гол асуудал уу те. Дээр нь бас нийгмийн хөгжлөд байгаа зарим нэг өөрчлөлтүүд бол орох ёстой. Та одоо яг өнөөдрийн цаг мөчид үндсэн хуулийг өөрчлөх талаар одоо их ярьж байна. За зарим хүмүүс бол хуулийн төслийг өнөөдөр танилцуулж байна. Тэгээд яг хуу үндсэн хуулийн өөрчлөлт гэдээ ярихаар нөгөө 99 онд орсон нэг дордохын 7 өөрчлөлт гэдэг энээс болоод одоо их болгоомжтой ханддаг болсон л да үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг. Таны хувьд яг хуу мэдээж одоо бүх юм төгс төгөлдөр байхгүй гэж үзээд үндсэн хуулийг хэрвээ яг энэ цаг мөчид өөрчлөлөө гэж үзэхэд хамгийн оруулах ёстой зүй ясны өөрчлөлтийг юу гэж үзэж байгаа вэ? Би ерөөсөө нэг номерын өөрчлөлт бол энэ дордуулсан 7 өөрчлөлтөнд байгаа орцсон давхар дээлийг л тайлах. Өөрөөр хэлбэл их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн давхраад баашхыг л одоо болох хэрэгтэй. За үсрээд одоо тэр юу гэдгийг ерөнхий сайд нь ганц 2 сайд байдаг юм. Энэ л байгаа. Ингээл биш үү? Ядахта нөгөө дээдх нь суудлаа олохгүй, доодх нь гүйдлээ олохгүй гэдэг шиг их хурл засгийн газар гүйцэтгэх засаг буюу хууль тогтоох гүйцэтгэх холилдож чадах шүү дээ. Энэ одоо юмыг л ингэж хоёр тийш нь салгаж өгвөл их хурл нь их хурл шиг болно, засгийн газар нь засгийн газар шиг болно. Тэгээ их хурл нь бодлогоо тодорхойлоод хуулиа тогтоогоод засгийн газартаа хяналт тавьж чадах бол. Засгийн газар нь бас засгийн газар шиг ажилладаг бол. Тэгэхээр их хурл бодлого тодорхойлогч их хурл хэрэгжүүлэх засгийн газар хоёр нь холилдчихоор чинь энэ улс орн чинь үүмээд тэгээд нөгөө эдийн засгийн хөгжил, энэ үр зээл, хүн ардын маань аж амьдрал бүх юм энтэй холбогдчиход нөгөө Орос улс уцсуулчод байна. Энэ зангилааг тайлах хэрэгтэй байна. Тэгвэл их олон юм шийдэх чинь. Дотор нь бас ганц нэг засах юм бий л дээ. Жишээ нь одоо орон нутаг сумынхаа удирдлагыг яаж шийдэх юм. За энэ олон утга учиргүй зарим сонгуулийг яах юм. Мөн түүнчлэн одоо энэ аймгийн төвүүд сумууд байгаа энийг одоо ядахта хот болгоод аймаг нийслэл тийм үү? Тэр нь аймаг нийслэл нь бол одоо тодорхой сум хот гэдэг юутай нэгжүүдтэй болоод ингээ явах гэх мэтлэнгээр ийм зарим өөрчлөлтүүд бол байна. Тэрнээс биш одоо эцэс төгсгөлгүй их хэмжээний өөрчлөлт байх шаардлага байна. Өөрчлөгдөхгүй хууль гэж байхгүй. Өөрчлөлтөө их болгоомжтой өөрчлөх ёстой. Гэхдээ би энд бол цаг алдаж бас их болохгүй гэж бодож байгаа. Тэгвэл ингүүл одоо яг хоёр парламент дамжуулж хилцдэг дуршлаг байна. Тэгээ яг эн чинь энэ удаагийн одоо энэ үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал бол олон төмнийг бас зөх хэмжээгээр анхаарлыг үндсэн хууль дээр төвлөрүүлж ирлээ. Үүрэг хариуцлагыг бодууллаа. Дээр нь манай үндсэн хууль бас өөрөө цагийн шалгуурыг даах чадвартай юм байна шүү гэдгийг харуулж өгснөөрөө би ач холбогдолтой гэж бодож байна. Яг хоо зарим одоо судлаачд үзэхдээ өнөөдрийн энэ парламент за энэ улс төрийн бүлэглэл практикууд ийм болсон нөхцөлд яг өнөөдрийн энэ парламентд бол үндсэн хуулийг өөрчлөх тийм ёс зүй одоо байх ёсгүй. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ хүмүүст одоо үнэхээр итгэж энэ үндсэн хуулинд гар хүргэх эрх ард түмэн өгөхгүй гэсэн ийм зүйлийг ч ярьдаг л да. Таны хувьд үнэхээр тэгээд одоо хийн өөрчлөх ёстой гэж их хурл өнөөдөр тийм чадамжгүй юу? Гэхдээ тэгэхээр биш үү. Үндсэн хуулийг өөрчлөлт оруулдаг механизм байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль байна. Тэгээ сарын дотор завсралгүй ганцхан энэ асуудлыг хэлэлцэнэ гэдээ хуулиндаа заасан. Ийм хуульд өөрчлөлт үл оруулж болно гэж заасан баг. Тэгэхээр их хурл бол 4-3-аар өөрчлөлт оруулдаг. Эрх нь бол байна. Гэхдээ энэ их хурл манай парламент ер нь нэр хүнд бол сайнгүй байгаа нь нууц биш. Энэ юунаас болоод байгаа? Эцээ давхар дээл. Би ерөөсөө энэний төлөө эцээ хүртэл явна. Эхлээд их мөрөөддөг байсан. Улс органик хууль буюу тэр их хурлын тухай хууль, гишүүний тухай тий засгийн газрын хуулиар зохицуулж болох юм байна гэж. Ерөөсөө яг цаг дээр засгийн эрх барьж байгаа намуудын субъектив хүсэл зоригийн нөлөөллөөр болоод бүтдэггүй гэдгийг би яс махан дээрээ мэдэрсэн. Тэгэхээр энээс л өөрчлөлт хийх хэрэгтэй. Тэгээд бүр ингэжсэн байхгүй юу? Энэ юуг бол энэ бүтэц бүрэлдэхүүний хэмжээг хүртэл нарийн тогтоож өгөх ёстой юм байна үндсэн хуулинд гэдэг. Тэгэхээр би манай чимэд багш ингэжсэн байхгүй юу? Гэхдээ эн чинь одоо хэрвээ ингэх юм бол тэдээс тэд хүртэл хувь нь орно гэд тийм үү? Засгийн газрын гишүүдээс тэд хүртэл хувь нь байж болно гэд зааж болох юм гэж үзэжсэн байхгүй юу? Тэгэхээр чимэд багш
тэрий чи олон хүн оруулахын тулд бол бараг засгийн газар 20-30 гишүүнтэй болгодог юм аа. Үгүй арайчтай л гэжсэн байхгүй. Яг амьдрал дээр 19 гишүүнтэй л болгосон байхгүй. Тэгэр чинь л одоо яг орой дээр орж шít, орой руу орж шít үг. Тэгэхээр энэ одоо хүмүүсийнхээ юмыг л одоо бодох хэрэгтэй байна. Тэгээ одоо их хурлд орж ирэх гэж тэмүүлдэг, үхэн хатан шунан тэмүүлдэг, одоо дачааддаг гэдэг ч одоо би хашлтанд хийж шít. Гол юм нь бол их хурлын гишүүнд орох юм бол би эрх мэдэл ярина. Ингэснээр хувийн амбиц албан тушаалын төлөө хөөцөлдөх боломж нөхцөл бүрдэн хувийнхаа ашиг сонирхлыг бүтээх ийм одоо хөшүүрэг болно гэдэг ийм ойлголттой болсон. Өөр хуулиудаар хаах гэд нэмэр алга. Данганц хууль тогтоох ажлаа эрхэлдэг байвал болж байна. Тэгэхээр их хурлын гишүүн болж ээж сайд болдог гэдэг ойлголт төрсөн байна. Тэгээ одоо сайдын албан тушаалыг хитрхи амархан гэж бодож байна. Нөгөө би нэг ярилцлаганда хэлж ирсэн. Нөгөө би чадна гэдэг команд шиг л болчиход. Гэхдээ эн чинь тухайн салбарын хамгийн нэр хүндтэй тэгээд ашиг сонирхлын зөрчилгүй тийм хүн л тэр тухайн салбарыг удирдах хэрэгтэй. Эн чинь хэр баргийн аавын хүү ээжээ охин аманд багтдаг үг шүү дээ. Би сайд хийж чадна гэж. Одоо бараг л хүн болгон чадна. Их хурлын гишүүн болно гэдгийг хүн болгон мөнгөтэй хүн болгон мөрөөддөг болж. Гэхдээ яаж чадах юм бэ гэж. Одоо энэ 500 хэдэн хуулийг гаргахад ямар их хүч гардаг вэ те? Ёстой чөмөг дундардаг ажил байхгүй. Чөмөг дундарна гэдгийг би залуу байхдаа ойлгодгүй байсан. Чөмөг дундардаг байхгүй. Энэ тэгэхээр жинхэнэ хууль тогтоогч мэрэгсэн парламентчид нь энэ ажлыг хийдэг. Тэгэхээр цөмөр хуульч бай гэсэн үг шүү дээ. Тэр яг авж явах одоо ачаагийн үүрэх хуульчт нь хэрэгтэй. Тэр бодлого боловсруулдаг том мэдлэгтэй эдийн засгчд нь хэрэгтэй. Том эрдэмтд нь хэрэгтэй. Салбар салбарын юмаа мэддэг хүмүүс хэрэгтэй. Гэхдээ энэ эд хөрөнгө шунал эрх мэдлээс ангид байх хэрэгтэй. Ингэж гарч ирнэ. Тэгвэл энийг яаж гаргах вэ гэхээр зүгээр л ерөөсөө намгүй болчвол бас гаргах чинь гэж бас туйшраад байгаа юм. Тэр намууд нь л харин ёстой жинхэнэ ардчилсан байж тийм хүмүүсээ төрд гаргаж өгөөч л гэж хэлээ. Тэрийг эцэст нь шийддэг эрх мэдлийг их сурвалж бол ард түмэн. Ард түмэн зөв сонголт хийгээч гэж. Тэгвэл өнөөдөр ард түмнээс илүүтэй намууд одоо тэр хүсээд байгаа тэр мөнгөтэй хүмүүс улс төрд орж ирээд хүссэн одоо тоглолтоо их тэр боломжийг намууд өөрсдөө бий болгоод байгаа юм шиг. Тухайлбал одоо сонгуульд нэр дэвшгэд намд одоо хэр их санхүүжилт өгснөөр нь тухайн хүнийг одоо квот өгдөг, их хурлын гишүүн болгодог, дэмждэг намаас нь гээд энэ тогтолцоо ер нь санал өгдөг бол болох юм байна. Гэтэл өнөөдрийн бас л ялгаагүй нөгөө л үндсэн хуулийн нөгөө саяын давхар дээднээс болоод байгаа байхгүй. Энийг арилгачих юм болов шүү дээ. Их хурл руу их орж ирэхэд тэмүүлэл багсан шүү дээ. Тодорхой хэмжээгээр багасч нь үстэй. Тэр жагсаалтынхаа 10-аас хойш дэвш бичигдээд тийм үү бүх нэг нам 28 судал авч чадахгүйгаас хойш нэг 5 6 10 үсрээл те. Тэгээс хойших нь бол тэр сайдаа болох хэрэгтэй байхгүй юу? Манай кабинетэд манай нам ялвал энэ хүн ерөнхий сайд болох юм. Энэ хүн тим сайд болох юм гэдэг. Юм тодорхой байвал ард түмэн сонголтоо. Нөгөө одоо жинхэнэ одоо нөгөө хүмүүсийн адил бол нэлээ сайжирна. Улс төрийн намууд сайжраад ирэхээр сонгуулийн тогтолцоогоо бас сайжруулах нөхцөл бүрдэнэ. Та бол энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг ярихдаа энэ давхар дээлээ тайлах гэдэг үгийг их олон хэрэглэлээ л дээ. Гэхдээ 99 онд энэ одоо үндсэн хуульд өөрчлөлт ороод 7 өөрчлөлт ороход энэ давхар дээл яг тэр өөрчлөлтөөр орж ирсэн байдаг. Та тэр үед бас парламентын гишүүн байсан. Тэгээд ийм аюултай зүйл заалт орж ирж байхад та одоо парламентын гишүүнийхээ хувьд тэр үед ийм зүйл болно гэж бодоогүй юу? Та бүхэн яагаад энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн юм бэ? Тухайн үед 99 онд. Тэгэхээр тухайн үед биш үү их хурлын бараг бүх гишүүн зурсан. Ардсан намын баланкн дээр Батүүдийн баланкн дээр ардсан намынхан. Социал демократ намын баланкн юу намаас гишүүд нь болохоор Алтан хуйгийн баланкн дээр. Манай намынхан бол миний баланкн дээр зурсан. Боловсруулсан комиссн нь болохоор ардсан намаас Дэлгэрмаа, манай намаас Нямд орж, социал демократ намаас Баяр Зогт, дээр нь Бямд орж оролцсон. Дэлгэрмаа ярьцлага өгсөн байлээ, Дэлгэргүй Нямд орж гэсэн. Тэгэхээр энд одоо өөрчлөлтөнд эерэг зүйл бий. Сөрөг зүйл нь ялангуяа энэ. Ялангуяа. Дээр нь их хурлын дарга дэд даргаа сонгохдоо нууцаар санал хураадаг байсан байнгаар. Тэр энтрийг болиулсан. За тэр 50 хоног 75 хоног дитээдгүй урддаг. Эрцийг 39 болгодог нь гацж जैन хурал хаягаар гацж जैन. Тэгээ хэрвээ энэ өөрчлөлт хийгээгүй төрийн машин гацаад бүр завхрах байсан гэж ярьдгийг. Тэгэхээр одоо алдаа онооны дэнсэн дээр ярьж байна. Тухайн үед чимэд багш ч гэсэн дурамжхан, би ч гэсэн дурамжхал байсан. Гэхдээ л одоо тухайн үеийн шаардлага гадаад орнуудын парламентод энэ одоо шинэ модернизац бол гүйцэтгэх эрх мэдэл юу хууль тогтоох эрх мэдлийн
гишүүн хүн гүйцэтгэх эрх мэдлийн одоо сайд байдаг тийм одоо жишг байгаад байгаа байхгүй Герман, Япон, Англи, Их Британи зэрэг улс. Тэгэхээр тэднийх чинь ийм байдгиймаа гэдэг тухайн үедээ л одоо хөөрцгөсөл хэрэг шүү дээ. Тухайн үеийнхээ л нөхцөл байдлыг харгалзсан хэрэг. Сонгуульд одоо арай одоо үзүр төрөө булаацлах гэдэг юм уу, айрагт орох хүмүүсээ бид нөө сайд болгоно гэж дэвшүүлэхгүй байх юм уу энэ төр гэж ярьдаг л байхгүй. Маш их. Тиймэрхүү шаардлага үүднээс гарч ирсэн. Амьдрал дээр үнэхээр болохгүй байгаа нь харагдахаар би энэ асуудлыг бол улсын их хурлын чуулган дээр уучлаарай гэдэг үгээ хэлсэн. Уучил гуйсан. Тий. Өмнө нь шилжсэн одоо ч хэлнэ. Энийний төлөө тууштай явах болно. Энэ зүтгэхгүй. Тэр гадаад орнуудын парламент чинь 600 хүнтэй 1000 гаруй хүнтэй парламент дотор нэг 10 хэдэн хүн байхад бол ямар ч нөлөө байхгүй шүү дээ. 76-ын гишүүнтэй ганц танхимтай Монголын парламентод бол 2 засаглал үнэндээ холилдчиход тэгээд одоо Монтескигийн онд энэ төр яриуд олон юм бий л дээ. Үнэхээр болохгүй байгаа амьдрал дээр харагдаад. Үндсэн хуулийг өөрчлөх гэснээс одоо сонгуул болохоос 6 сарын өмнө одоо үндсэн хууль, сонгуулийн хууль гэж чухал хуулиудад өөрчлөлт оруулахыг одоо хилцэх түүнээс хойш бол ирэхгүй байдаг шүү дээ. Тэгээд өнөөдөр яг сонгуулийн тэр хугацаа маань ирсэн байна л да. Тэгэхээр энэ үндсэн хуулийг бол мэдээж сонгуулиас өмнө явуулах өөрчлөлт юм хууль эрх зүйн орчин бол байхгүй боломжгүй болчлаа. Гэхдээ бас нэг ард нийтийн санал асуулга гэд бас нэг зүйлийг яриад байгаа. Тэгэд ер нь ямар бодлоготой байгаа юм бэ? Хоёр парламент дамжуулна одоо эхлээд яг үндсэн хуулийг өөрчилж чадахгүй ч гэсэн нэг суурийг нь тавьчих гэсэн бодол байгаа мó. Энэ дээр та тайлбар өгнө. Тэгэхээр ингэс хавар байгуулагчийн би бол юу гэж дотороо бодож төлөвлөж хүсэжсэн гэхээр 9 сарын 15-даар ээлж тус чуулган зарлах болов гэж горьдож байхгүй юу. Харамсалтай нь өршөөлийн хуулийн тэр гэж яар хэрэлцээр байгаа тэгээд хэлцэхгүй. Дургууд хүчгүй гэдэг шиг 11 сарын 6-нд дээр нь 3 юм нэмчихэд өргөн барьчихгүй юу. Тэр нь юу байсан гэхээр нөгөө 99 гишүүн 5 жил одоо юу ч хүлээ те их хууль гэдэг. Энд чи ямар шаардлагагүй зүйлүүд ч яригд. Өргөн барьж байгаа тэр төсөл боловсрсон төслийн би 70% сандал нийлчихсэн. 70%. За ингээд өргөн баригдаад ингээ хилцэгцээр байгаа шүүрэн шанган дээр юу үлдэх нь үү тийм үү? Ядахтаа энэ нөгөө давхар дээл тайлах асуудал. Тэгээ энийг ард түмний санд асуудгаа шийдэж болох байсан байхгүй юу? Тэгсэн хугацааг болсон. Тэгээд нэгэнд өргөн баригдсан бол 30 хоногийн дотор хилцэх хуультай. Тэр нь өнгөрцөн ингээд автоматар байхгүй. Дээр нь санал асуудаг 6 сар. Өмнө тэгэхээр чин тэр байхгүй. Тэгээ энэ бол асуудлууд байхгүй. Би түрүү хэллээ шүү дээ. Үндсэн хууль дээр ард түмний анхаарлыг нэлээд төвлөрүүлж өгсөн явдал бол гол ач холбогдол юм аа. Манай үндсэн хууль бол цагийн шалгарлыг давж гарах сайн хууль болжээ гэдэг нь олон түмэнд харагдсан сайн зүйл байна. Гэхдээ өөрчлөгдөхгүй хууль гэж байхгүй. Энэ хуулийг өөрчлөхдөө маш нарийн тооцох хэрэгтэй. Монгол улсын нэгэн сонгосон зам нийгмийн эдийн засгийн тогтолцоог үндэс язгуураар нь зангидсан энэ хуулинд ямар нэгэн одоо судсыг таславал бусад сүлжээндээ шархлаа үүсгэж болзошгүй гэж чимэд багшийн хэлсэн үг байгаамаа. Тэгэхээр энийг маш нарийн тооцож шинжлэх ухааны үндсэлтэй судалж ард түмнийхээ санаа оноог сайн аваад тэгээд энэ ямар ч байсан хэрэглэгдэхгүй бэлэн болчлоо. Энийгээ дараагийн парламент хэлсэн. Тэгээд болж игэл 2017 оны ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал асуулгаа явуулаад хэдэн асуудлаа шийдчих баг. Та их хурлын одоо ёс суртахууны ирэхгүй талын нэр хүндний тухай ярьж байна. Бас ч одоо үнний ортой. Дараагийн парламент бас ямар байхыг бас хэлж мэдэхгүй шүү дээ. Өнөөдөр тааж мэдхгүйгээр нөхцөлд байна шүү дээ. Тэгэхээр ард түмнээсээ асуугаад ард түмний санал асуулгаар шийдчихвэл хүлээн зөвшөөрөх чанар гэдэг нь хэрэгтэй байна. Тэгвэл тэрийгэ хүн болгон хүлээн зөвшөөрнө. Ердөө эрх зүй төр гэж юу юм гэхээр чимд багш хэлсэн үг гэдэг л да. Ерөөсөө хуулийг хэрэгжүүлж байгааг л эрх зүй төр гэж. Тэгвэл үндсэн хуулиа гаргасан хуулиа л хүмүүс дээдлийн хэрэгжүүлэх л тэр нөхцөлийг сэтгэл зүйн нөхцөлийг бий болгох хэрэгтэй. Тэгээд үндсэн хууль гэдэг маань холч чанартай, холыг харсан одоо хэдэн 10 жилээр гэдэг нь шүү дээ. Үнэт зүйлүүд нь хэдэн 100 жилээр үйлчлэх. Тийм юмыг л оруулж өгөх хэрэгтэй, төсөөлж оруулж өгөх. Дээр нь бол одоо улс төрийн мөргөлдөөнийг гудамжинд биш зөрчил мөргөлдөөнийг энэ танхим дотороо парламентаа шийдвэрлэдэг тэр арга механизмд үндсэн хуульдаа сууж өгсөн байх хэрэгтэй. Дээр нь бол агентийн зардлыг бууруулах гэдэг. Тэр нь бол хүнд сурталгүй ард иргэдэд үйлчилдэг төрийн зөв тогтолцоог одоо эрх мэдлийн зөв хуваарлтыг хийж өгсөн байна.
Дээр нь нийтийн бараа үйлдвэрлэх гэдэг. Би бол шинжлэх ухааныхын хэлээр яриад шүү дээ. Энэ нь засгийн газар иргэдэд үйлчлэх ажлаа яг бүх боломж нөхцөлөөр хангагдаад ажилдаг байх хэрэгтэй гэсэн. Нэг ийм хідэн зарчмууд, шалгууруудыг баримтлаад энэ үндсэн хуулийн өөрчлөлтүүд хийгдэх ёстой. За баярлалаа. Ингээд бид хоёрын ярилцах цаг өндөрлөж байна. Мэдээж одоо 24 жилийн яваа тохиож байгаа энэ өдөр та бас ард түмэндээ хандаж за энэ үндсэн хуулийн өдөр зориулаад бас хэлэх үг үлдсэн байхаа. Тэгээ сүүлчийн асуултыг танд өөрчтөн л дээ. Тэгэхээр би энэ завшааныг ашиглаад үндсэн хуулийг хэлэлцэх, боловсруулах, хэлэлцэх, батлах бүх ажиллагаанд оролцсон нийт ардын хурлын депутатууд, улсын баг хурлынхаа гишүүд, тамгын газрын ажилтнууд, орон нутагт зохион байгуулсан хүмүүс нийт ард түмэндээ баярын мэнд дэвшүүлж байна. Тэгээ манай үндсэн хуулинд бол Монголын ард түмэн бид гэж эхлээд мэдгтэн сахигтэн гэд дуустдаг 70 зүйлтэй ийм хууль байгаа. Үг үсэг болгоно утгатай. Нэг үгнээс 1000 утга цацардаг. Тэгэхээр үндсэн хуулиа бас судлагтун гэж бас уриалмаар байна. Ингээд судалсныхаа үндсэн дээр цэгнэн бодогтун тэгээ үндсэн хуулинд ямар нэгэн хэмжээгээр гар хүрэхээр бол тэнд идэвхтэй оролцож санаа оноогоо хэлж энэ бол Монголын ард түмний хамтын бүтээл дээр нь бол улс төр эрх зүйн хамгийн дээд хүчин чадалтай баримт бичиг зөвшөлтслийн баримт бичиг төр ард түмэн хоёрын хооронд байгуулсан нийгмийн гэрээ юм а гэж ингэж одоо үндсэн хуулийг товчхон дүгнэж болно. Тэгээ үндсэндээ Монголын ард түмэн бүх хүн амтайгаа, нутаг дэвсгэртэйгээ, эрдэнэс баялагтайгаа, мал сүрэгтэйгээ, байшин барилгатайгаа, банк санхүүтэйгээ цөмөөрөө энэ үндсэн хуулинд чинь багтж байгаамаа. Ийм учраас үндсэн хуулиа зөв ойлгож, зөв хэрэгдэж, түүнийг амьдралд яаж хэрэгжүүлж авч явахаас Монгол орны хувь заяа одоо та бидний хувь заяа шийдвэрлэнэ. Ийм учраас үндсэн хууль бол жирийн иргэн ямар ч иргэн нялх хүүхдээс улсынхаа ерөнхийлөгчийг хүртэл хинд ч вэ хөгшин хөвөө ядуу зүдүү хөрөнгө чинээ ямар ч юм ялгахгүйгээр үйлчилдэг ийм хууль учраас бид бүхний одоо үнэхээр хамтын бүтээл. Тэгээ энэ үндсэн хуулиа дээдлэн хэрэгжүүлж улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэцгээе. Саад бартаа зам их байгаа. Үүнийг одоо даван туулах зориг ирэмзэл төгс байна. Үндсэн хуулийн зохицуулалтанд зарим нэгэн өөрчлөлт оруулахыг үгүйсэхгүй. Энээс шалтгаалаад бас эдийн засгийн одоо энэ хүндрэл бэрхшээл тулаад байгаа энэ өрийн аюул занал иргэдийн амжиргааны уналт энэ бүх зүйл бол бас зарим нэг талаар холбоотой учраас бид зохих бас өөрчлөлтийг одоо сайжруулах байдлаар л одоо оруулахаас өөр замгүй байгаа. Энд бүгдөө хамтран хүчин зүтгэцгээе гэж хэлмээр байна. За баярлалаа. Танд амжилт хүсье. За эрхэм үзэгчдээ энэ өдрүүдэд Монгол улсад ардчилсан анхны үндсэн хуулиа баталсны 24 жилийн ой тохиож байна. За үүнтэй холбоотойгоор одоо үндсэн хуулийн эхийг барилдсан улсын хурлын гишүүн одоо Лүндэ Жанцанг урьж оролцуулаа. Ингээд бидэнтэй хамт байсан үзэгчдээ баярлалаа.